За өнөөдөр бол Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр маш чухал хамаахан үйл явдлын гэрч бол бид бүхэн болж байна. Учир нь Монгол улсад энэ ногоон санхүүжилтийн корпорац буюу ногоон зээл, ногоон бүтээгдэхүүн, за ногоон санхүүгийн хэрэгслээр дагнасан санхүүгийн бие даасан томоохон институт одоо үйл ажиллагаагаа эхлэж байна. За гэдэг энэ одоо институцийн бол гол оролцогч нар олон улсын байгууллагууд, за дотоодын төрийн томоохон институцүүд, за дотоодын банк санхүүгийн байгууллагууд, хувьцааг нь эзэмшсэн нэлээд томоохон үнийн дүнтэй санхүүгийн корпорац үүсгэн байгуулагдчихэж өнөөдөр анхныхаа одоо үйл ажиллагааг эхэлж энэ COP17 нэгдсэн үндэсний байгууллагын томоохон хурлын үеэр нээлттэй хийж байна. Ногоон санхүүжилтийн корпорац бол цэвэр энэ ногоон эдийн засаг, за доктортой ногоон санхүүжилтад чиглэсэн энэ хөрөнгө оруулалтыг хийдэг, дагнасан энэ улс орнуудад ерөнхийдөө байгаа. За Монголд бол ингээд байгуулагдж байгаа нь бол томоохон эхлэл гэж харж байгаа. Тэгээд энэ Монгол улсуудын ногоон эдийн засаг, ногоон санхүүжилт, ногоон санхүүгийн хэрэгслүүд бол одоо энэ байгууллага явуулж эхэлснээр ихээхэн одоо нэмэгдэх. За тэгээд ногоон хөрөнгө оруулалт, за олон төрлийн одоо байгаль дээлтэй, за усны гэдэг юм уу, байгаль орчны гэдэг юм уу, олон ийм төсөл хөтөлбөрүүд бол энэ ногоон санхүүжилтийн корпорацаар санхүүжиж явах ийм эхлэл нэгдэж байна. Түүгээрээ маш ач холбогдолтой үйл явдал болж байна. Баярлалаа.